Сайн уу найзуудаа, намайг Азаа гэдэг. Өнөөдөр гоё уншсан номоо та нарт ярьж өгөх шийдсэн байгаа. Шаргуй хичээн гүйзан гэдэг хөөрхөн ном байгаа туулаатай. За, нэг өдөр хөөрхөн бяцхан туулай. Бэлгэндээ төсөөдрийнхөө бэлгэндээ амар хөөрхөн дугуй авсан юм байна. Тэгсэн чи тэр дугуй нь арай өөр дугуйсан. 3 дугуйтай биш. 2 дугуйтай анзаараад би унах чадах болоо та гэж бодсон. Тэгээд нэг унах гад үдсэн чинь давтаад чадсангүй. Найзаагаа очиод харсан чинь найз нь бүр унах чадаад найз нь бүр гайхсан. Тэг бүр нөгөө баага найз нь чадаад тэгсэн чинь найз нь ингэж хэлсэн. Чи давтан унаад авдал чадчихна гэж хэлсэн чинь найз нь ойлгоод давтах юм байна гэд ойлгоод шууд туулаа найз нь шууд унаад ихэлсэн. Унаад лсэн чи чадсангүй. Найзынхаа үгэндээ итгэсэн ч гэсэн найзгаа ингэж бодож. Найз маань эсвэл гоё шинэ ногоон дугуйтай болсон болоо тийм болоо. Эсвэл нөгөө гоё гэлдэг гуталтай болсныгаа анзаараад тийм юм болоо гэсэн чинь найз нь үгүй. Чи заавал давтна гэж хэлсэн чинь найз нь давтах юм байна. Би тэгэж бодсон арай хэрэггүйгээд шууд давтаа лсэн чадцсан. Хөөрхөн туулаа чадаад урэ би чадчихлаа гэд баярлсан. Найз нь хамгийн гол нь хичээх зан шүү дээ. Туулаа найз нь тийм ээ би чамаас сурсныг ч баярлж байна гэд баярлсан. Гэтэ хамгийн гол нь тууштай хичээнгүү зан хамгийн сайн шүү. Bye guys, дараагийн бичлэгээ сайн үзээд агараа. Subscribe дараарай.